Энэ түүх бол манай сувгийн ихэнх бичлэгүүдийн адил ямар нэг хариулт үгүй паранормал эсвэл гэмт хэргийн талаар түүх биш юм. Гэсэн хэдий ч Японд болсон уг явдал таныг цочирдуулахгүй өнгөрнө гэдэг юу л бол. Тэгэхээр хэрвээ та хит мэдрэг бол энэ бичлэгийг унтраахыг зөвлөж байна. Харин үнэхээр үзэхэр шийдсэн бол олон юм нуршилгүй бичлэгээ эхэлцгээе. Япончууд өөрсдийн хөдөлмөрч байдал, эрхэлсэн ажилдаа үнэнч сэтгэл зүрхнээсээ ханддаг гэх мэт ойлголт олон улсад хангалттай тархсан байдгийг хүн бүр мэднэ. Тэр байтугай Гароши гэх ойлголт өнгөрсөн зууны 70-ад онд Японд анх бий болсон нь ажлын хит ачааллаас болж нас барах гэх утгатай үг юм. Японд ажил олгогч нар нь ажилтнаа ажлын байранд заагдсан үүргээс давсан их ажил даалгавар өгдөг. Ажлын цаг нь эхлэхээс өмнө эрхийг дэмжиж, харин цагтаа тарахыг тэмц сайн чанар гэж үздэггүй гэдэг. Яаралтай ажилтаа үедээ ажлынхаа байранд хонон ажиллах нь хэвийн үзэгдэл гэж үздэг байна. Хэдийгээр энэ нь Япончуудын нийгмийн амьдрал болон бие сэтгэлийн эрүүл мэндэд төдийлөн тааламжтай зүйл биш ч гэсэн энэ үзэгдэл одоо үед ч байсаар байгаа гэжээ. Харин өнөөдрийн түүх өрнөх 1999 онд Япон улсыг цочруулсан нэгэн зүйл болсон нь компанийн харамч нарийн байдал, ажлын байрны аюулгүй байдал зэргийг үл тоомсорлож, алдагдуулсны үр дүнд нэгэн гэмзэмгүй хүн хэрхэн төсөөлөхөнч аргуугаар зовж тарчсан талаарх аимшигтай хэрнэ мөн соромжтой байж болох түүх юм. 1999 оны 9-р сарын 30-ны өдрийн өглөө цөмийн цахилгаан станцын техникч Хисаши Оучи, түүний хамтрагчид Масато Шинахара болон Ютака Йококава нар Такаймура гэх цөмийн цахилгаан станц дээр ажиллахаар ээлжид ажлын өдрөө ирцгээснээр энэ түүх эхлэх болно. Би хэдийгээр хиймч физикч биш ч гэсэн тэдний ажлын үүрэг яг юун дээр оршиж байсан талаар өөрийн ойлгоснороо тайлбарлахыг оролдъё. Тэдний тухайн өдөр ажиллах хэсэг цөмийн цахилгаан станцын гол их үүсвэр болсон ураныг баяжуулах хэсэг байжээ. Тэнд ураныг түлшний багц гэх хэлбэрт оруулаад өөр бусад цахилгаан станц болон цөмийн реакторуудад ашигладаг байна. Энэ ажилд нь тухайн үед бэлтгэгдсэн мэргэжилтэн байгаагүй тул сул чөлөөтэй байгаа ажилчид нь энэ ажилд томилогддог байв. Хийх ажлын дараалал нь яг таг цаасан дээр бичсэн байсан бөгөөд ямар савнаас ямар сав руу хэр хэмжээтэйг хийж хэдий хэр хугацаанд хотгох ёстой гэх мэт. Энэ үйл явдлууд өрнөж буй 1999 оноос 3 жилийн өмнө буюу 1996 оноос хойш энэ ажлыг гүйцэтгэх албан ёсны процессыг компанийн дур мэдээд өөрсдийнхөө өөрчилсөн байдаг. Ураны нитритийн уусамлыг бэлтгэх ёстой зориултын банкнд хийдэг байсныг нь зэвэрдгүй ган савнд хийж гар аргаар бэлтгэдэг болгосон юм. Энэ нь зардал хэмнэх ба хууль бус үйлдэл байв. Хэдий энэ 20-т арга барил байсан ч энэ өдрийг хүртэл ямар нэгэн аюул осол дагуулж байгаагүй гэжээ. Өнгөрсөн хугацаанд аюулгүй ажилласан нь ураны агуулгын хэмжээ бага байсантай холбоотой гэж хожим тогтоосон байна. Харин дээр дурдсан 3 ажилтан энэ ажил дээр ажиллаж эхлэх үед баяжуулах үйлдвэр хуваараас 2 өдрөөр хоцорч байсан ба компани ажилтнуудаа аль болох хурдан ажиллахыг шахаж шаардаж байсан юм. Удирдлагынхаа зүгээс дарамт шахалтанд орсон техникчид тэр үед тэгтэргүй стандартын бус ажиллагаагаа бүр илүү өөрсдөө дор мэдэн өөрчлөн ажилласан нь тэдний маш том алдаа болсон. Тэд ураны баяжмлын уусамлаа найруулсан савнаас тундас үүсгэх ёстой сав руу шууд тонгоолгон гар аргаар хийж байсан нь өмнө нь хийдэг байсан ураны хэмжээнээс 7 дахин их болоход хүргэсэн гэдгийг хожим тогтоосон байна. Энэ тэдний ажлаа хурдан шуурхай хийж удирдлагатаа таалагдах гэсэн санаанаас болсон ба тус үйлдэл нь хожим аимшигт үр дагаварт хүргэх болно. Ойролцоогоор өглөөний 10 цаг 35 минут үед Оучи болон Шинахара нар баяжуулах ажлаа эхэлжээ. Зурагт үзүүлсэн шиг Оучи тавцан дээр гарч сав руу бодисыг хийж байсан бол Шинахара савны дэргэд зогсон түүнд тусалж байлаа. Энэ үед нь гинэт гамма цацрагийн аюулын тохиолдол ажилласанд тэд аимшигт алдаа гаргаснаа ойлгосон гэв. Дараа нь тодорхой болсон мэдээлэлээр техникчид гуруула тэр үед цэнхэр гэрлийн цацраг харсан гэсэн нь Вавилов Черенковын цацраг гэх үзэгдэл юм. Энэ үед маш их энерги ялгарч яг л дуунаас хурдан онгоцноос юм уу эсвэл бууны сумнаас гардаг шиг цохилтын долгион агаарт үссэн байна. Дээрх дурдсан шинжүүд нь хяналтгүй цөмийн задралын гинжин урал явагдаж энэ бүхэн болж байсан өрөө өхөлт хүргэх хэмжээний гамма цасаргийн нөлөөлөлд өртсөнийг харуулж байгаа юм. Урваллын их усүртэй хамгийн ойр оршиж байсан Оучи хамгийн ихээр хорцсон бол түүний дэргэд байсан Шинахара түүнээс арай багаар хорцсон байна. Харин 3 дахь ажилтан Йококава тэднээс хэдэн метрийн цаана компьютер дээр сууж байсан тул хамгийн бага хэмжээгээр өртсөн гэжээ.
Тэгэхэд тэд цацрагт идэвхт бодисоор хэрхэн хорцсон талаар илүү ойлгомжтой тайлбарлавал цацраг идэвхт бодисын аюулгүй хэмжээ нь нэг хүн бүтэн жилийн хугацаанд авч болох хэмжээг 20 миллисиверт хэмжээ гэж үздэг юм. Хүнийг үхэлд хүргэх хэмжээ нь жилд 5,000 миллисиверт байдаг. Жилийн хугацаанд 5,000-ыг авбал шүү. Харин хамгийн ихэр хорцсон өвч нэг дор 17,000 миллисиверт цацрагт идэвхт бодисонд өөрчлөнө нь жилд авахд үхэлд хүргэх хэмжээнээс даруй 3 дахин их гэсэн үг. Өвчийг нь дэргэд зогсож байсан Шинахара 10,000 миллисивертэд өртсөн бол Йококава 3,000-д өртжээ. Тэсрэлтийн дараа гуруула мэдээж зугтаахаар оролцсон боловч төдийлөн хол зугтаж чадаагүй байна. Өвчи болон Шинахара нар тэр даруй бүх биеэрээ түлж байгаа мэт өвдөлт мэдэрч дотор нь муухарын амьсгал нь боогдож байсан гэсэн юм. Энэ үед арай бага өртсөн Йококава өнөө хоёртойгоо ижил зүйлс мэдэрсэн гэсэн ч харьцангуй сул байсан гэжээ. Өвчи хувцсайлах өрөө рүү орж чадсан ч тэр шууд бөөлжиж удалгүй ухаан алдан унсан байна. Цахилгаан станц тэр чигтээ төгшүүр зарлаж бусад хүмүүсийг бага хордуулахын тулд түргэн хугацаанд гадаа гарахыг зарласан юм. Өвчи Шинахара болон Йококава нар тэр даруй Чибад байх цацрагийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнд хүргэгдсэн ч өвчигийн байдал илүү хүнд байсан тул түүнийг Токиогийн их сургуулийн эмнэлэг рүү нэн даруй зөвөрлсөн байна. Тэнд илүү бэлтгэгдсэн боловсон хүчин байдгаас гадна сүүлийн үеийн техник технологитой байсан юм. Тухайн өдрийнхөө орой гэхэд өвчид Токиогийн их сургуулийн эмнэлэгт хүргэгдэн иржээ. Эмнэлэгт өвчиг эрчим дэмжлэгээний тасагт тусдаа өрөөнд ганцаарныг нь оруулсан гэв. Тухайн үед өвчиг асарч байсан совилогчийн хожим хэлснээр баг зэргийн хавтсан гар болон төвлөгдсөн арсыг нь эс тооцвол өвчид зүгээр мэт харагдаж байсан ба тэр тун яриасаг мөн нөхөрсөг байсан талаар хэлсэн байдаг. Совилогчийн хэлснээр өвчи тэр өдөртөө л эмнэлгээс гараад гэртээ харж болохоор мэт байсан гэжээ. Эмч нар тэгэхэд ямар тохиолдолтой тулгарснаа эхлээд сайн бүрэн ойлгоогүй гэдэг байна. Гэвч тэд түүхэндх хамгийн аимшигтай үхлээр өөхөх хүний нэгийг харан зогсож байсан болж таарсан юм. Өвчиг цөмийн станц дээр осолд өртсөн гэдгийг нь ойлгосон эмч нар түүний чөмгөнд шинжилгээ хийж гарсан үр дүнг нь харж гүн шоконд орсон байна. Энэ үед эмч нар өвчигийн тохиолдол байдаг л хэвийн тохиолдол октос биш гэдгийг ойлгосон гэв. Хүний биед асар олон эс байдаг. Тэд цагийн ирэхээр үхтэгч араасаа шинээр үүсэж нөхөн төлжиж байдаг үлээ. Эд эс нь нөхөн төлжөхт нь бидний биеийн хромосомууд нөлөөлдөг юм. Хэрвээ хромосомууд нь ажиллахгүй бол хүн амьд байх боломжгүй. Харин өвчигийн хромосомууд цацраг идэвхт тесрэлтээс болж танигдахын аргагүй болтлоо сүйтсэн байсан гэсэн ба тэд яг л тавганд хийсэн шөлтөө хоол шиг харагдаж байсан гэдэг байна. Зарим хромосомууд нь шил хагарсан мэт бутарч ээш тийшээ цацарсан байх ба танигдахын аргагүй болсон байсан бол зарим хромосом нь хэвийн биш хэмжээтэй болтлоо ургаж мутацид орсон байсан юм. Нэг ёсондоо хромосомууд нь ямар ч хэрэггүй болсон байсан бөгөөд эмч нар харсан зүйлдээ итгэхэд бэрх байсан гэв. Түүний дотор хамаг зүйл нь маш муу байдалтай байсан бол совилогч нарын яриагаар тэр яагаад зүгээр мэт байсан бэ? Энэ тал дээр эмчнэр өвчиг тухайн үед хий үзэгдлийн гих үе шат дээр явж байсан гэж үзсэн ба энэ нь хүний биеийн онцлогоос шалтгаалan хэдэн цагаас хэдэн өдөрч зүгээр эрүүл мэт байдал нь үргэлжилж болдог байна. Ийм учраас тэр үед өвчигийн зовлон шаналл дөнгөж эхлэх гэж байжээ. Хромосомууд нь ажиллагаагүй болсноос гадна цусны цагаан эсийн тон маш бага болсныг шинжилгээгээр мөн тогтоосон нь түүнийг халдвар авах болон ямар нэг өөр өвчнөр давхар өвдөх магадлалыг ихсгэж байлаа. Үүнээс сэргийлэхийн тулд өвчийг эмчилж байсан эмч Казухико Маякава түүнийг ариутгасан тусгай өрөөнд байлгах шийдвэр гаргасан юм. Энэ нь өвчийг гаднаас ирж болох вирус бактериас хамгаалах бөгөөд халдвар авахаас нь сэргийлэхээс гадна түүнийг шинэ эрүүл хромосомуудаар хангаснаар амийг нь аврахаар оролдож болох юм гэж үзжээ. Шинэ хромосомуудын ачаар өвчигийн бие эд эсвүүдээ шинээр бий болгож өөрийгөө эмчлэх боломжтой гэж үзсэн байна. Маякава эмч тэгэхэд туршилтын шатантаа яваа хорт тавдрын эмчилгээг өвчидээр туршихаар босно нь чүмэг шилжүүлэн суулгадаг эмчилгээ юм. Үүний тулд донороос чүмэгний эрүүл эсийг нь авч өвчид суулгах ёстой. Тэгэд бүх зүйл төлөвлөгөө ёсоор болвол эрүүл чүмэгний эс өвчийг нь чүмгэнд ороод өөрийн эрүүл эсийг үүсгэхэд нь туслах байлаа. Тухайн цаг үедээ тун шинэлэг дэвшилтэд гэгдэж байсан энэ аргад нь ганцхан болгоомжлол байсан нь донор болон өвчтөн хоёр нь дархлааны системийн хувьд тохирох ёстой гэв. Аз болж өвчид ихч байсанд эмч нар түүнийг шинжилж үзээд тохирно гэж үзэн мэс заслыг хийсэн байна. Өвчийн гэр бүлийнхэн шин төрлийн эмчилгээг хийлгэсэн
дэлхийн хамгийн анхны хүн болж байгаад нь санаа зовниж байсан ч мөн эерэг үр дүн гарч болох юм гэж найдлага тавьж байжээ. Эмч өвчиг ямар аимшигтай байдлаар цацрагт хордож, биеийн тэржигтэй гэмтсэнийг маш сайн ойлгож байсан тул түүнийг өдөр бүр гэр бүлийнхэнтэйгээ уулзалтыг нь зөвшөөрч байсан нь ямар нэгэн хуурмаг найдвар тээж энэ хүнд асуудлыг улам хөндрүүлэхээс сэргийлэхийн тулд өвчтнийхөө байдлыг гэрийнхэн нь өөрсдөө нүдээр үзэж мэдрэг гэж ботсон гэв. Тэр эртнээс гэрийнхнийг нь боломжит муу үр дүнд бэлдэж байсан нь энэ байв. Эмчилгээ хийгдэж байх үеийн өвчигийн байдлаас дүгнвэл тэр өөрийнхөө эрүүл мэндийн ностой байдлыг төдийлөн ойлгоогүй байсан мэт байдаг. Түүнийг асарч байсан совилгчийн хожим хэлснээр өвчи нэгэн өдөр түүнд би өөрийгөө сарын дараа гэхэд эмнэлгээс гарчихна гэж бодож байсан. Гэвч энэ нь өшөө баг зэрэг сонжрох юм шиг байна, тийм үү гэжээ. Эхэндээ мэддэхгүй байсан ч явандаа түүнд цацраг идэвхт бодсон хордлогын гадаад шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн юм. Түүний арьс уян чанараа алдсан тул хууларч эхэлсэн байна. Эмч нарын анзаарснаар болтыг нь солих үед арьс нь том томороо болттойгоо хамт хууларч эхэлсэн юм. Үүнээс болж эмч нар өвчгийн бие дээр ямар нэг юм наахаа зогсоохоор шийдэв. Харин дараагаар нь өвчгийн уушиг шангинээр дүүрч устж эхэлсэн тул амьсгалах нь амаргүй болж ирсэн байна. Энэ үед нь түүнд хөдөлж ярихтан ч амаргүй болж ирсэн ч өвчи сэтгэлийн хаттай нэгэн байсан тул тэр аль болох инээмсэглэж эхнэртэй байнга хайртайгаа хэлж байсан гэдэг. Ийм дүр зураг харсан эмч совилогч нар сэтгэл зүйн хувьд амаргүй байсан гэж тэд хожим хуваалцсан байна. Өмнө дурсанчлан түүний уушиг их хэмжээгээр устж эхлэх үед амьсгалах боломжгүй болж хэмлэр амьсгалуулах төхөөрөмжөнд шилжүүлсэн юм. Дурангаар өвчигийн ходоод гидсийг үзэхэд бүдүүн гидснийх нь мембран өгчөж ханаасаа хууларсан байсан гэв. Хүний бүдүүн гидсний дотор хан маш чухал үүрэг бүхий бүрхүүлтэй байдаг нь хоол боловсруулах, шим тэжээл авах болон нянгийн халдвараас хамгаалж байдаг. Тэр бүрхүүлгүй бол хүн өөрт авч байгаа шим тэжээлийг шингэн авах нь багасч, усыг шингэн авч чадахгүй тул организм шим тэжээлээр дутах, усгүйдэх зэрэг асуудлууд гарч болдог байна. Энэ нь мэдээж түүнийг үхэл төрөх болно. Өвчид энэ үед удахгүй мэдрэх аимшигийнхэн дэргэд үхэл хамаагүй илүү сонголт байх байсан нь хожим тодорхой болсон юм. Маякава эмчийн эмчилгээний юу буруу эргэснийг тэр тогтоохоор ахин нэг шинжилгээ хийснээр өвчид мэс заслын аргаар суулгасан эрүүл чөмөгний ис нь түүний биед байх цацрагт идэвхт бодсон нөлөөгөөр мөн л гэмтсэн болох нь тодорхой боллоо. Энэ нь өвчи анх эмнэлэгт ирсэн шигэ байдалтай эргээд очсныг илтгэж байсан гэжээ. Маякава эмч үүнд мэдээж сэтгэлээр унсан гэсэн бөгөөд баг зэргийн ч болон найдвар тээж эхэлсэн ар гэрийнхэнд нь үүнийг дуулгах хамгийн хэцүү байсан гэсэн юм. Энэ үед өвчи хамаг шингэнэ боломжит бүх аргаар алдаж эхэлсэн байлаа. Мөн бүдүүн гидснийх нь бүрхүүл алга болсон нь дотоод цус алдалт үүсгэд нөлөөлж эхэлсэн байна. Өвчи үүнээс болж нэмээд маш их хэмжээгээр цус алдаж эхэлсэн нь эмч нарыг түүнд байнга цус юулах эмчилгээ хийхэд хүргэсэн юм. Заримдаа цус юулах нь өдөрт 10 удаач давтагдах шаардлага гарч байсан гэв. Ийм хэцүү үед мэдээж маш их өвдөлт мэдрэх тул өвчнийг нь намдаахаар фентанил гэх бодис тарьж байлаа. Харин арьс нь байнга цэврүүдэж хууларч унж байсан бөгөөд организм нь усаа барьж тогтоох аргагүй болж байсан тул усгүйдэх аюул мөн тулгарч байсан юм. Их сурвалжид дурдсанаар өвчи өдөртөл гэхэд 8-аас 10 литр хүртэл шингэнэ алдаж байсанд боломжит бүхий л аргаар шингэнийг нь нөхөж байсан гэв. Өдрөөс өдөрт их хэмжээгээр хууларч унж байсан арьсыг нь хамгаалж хадгалж үлдэхийн тулд биенэр биеийг нь боох аргаа барсан зүйл хийж эхэлсэн байна. Арьс нь хадгалагдсан үлд байс организм шингэнэ бага алдна гэж үзжээ. Гэвч биентүүд нь хэдхэн цагийн дараа гэхэд л тэр чигтээ цусаар нэвчэж үр дүн муутай байсан юм. Энэ үед өвчигийн хувь заяа хүмүүрт ойлгомжтой болж ирсэн ба тэр өөрөө ч үүнийгээ ойлгож эмч совилогч нараас одоо болно би зүгээр л гэртээ хармаар байна. Энэ бүгдийгээ зогсоо гуйж байна гэж байсан талаар нэгэн совилогч дурдсан байдаг. Өвчигийн байдал явандаа улам хүндэрч совилогч эмэгтэйг ээжээ гэж андууч дуудаж байсан гэв. Дараагаар нь бүр хэцүү байдалтай болсон нь түүний арьс уян чанараа алдсан тул нүднийх нь зовх нь анигдаж хаагдхаа байсан юм. Зарим их сурвалжаад тэр энэ үедээ цусаар уулж байсан талаар дурджээ. Эмч энэ үед түүний гэрэгэнтэй уулзаж өвчигийн байдал дээрдэн гэдэг юу л бол цаашдаа уламд ордож илүү зовох байх гэсэн байна. Энэ нь эмч ингээд түүнийг нэмж зовоолгүй нас баруулах талаар цухуулах санаа байсан ч гэрийнхэн нь өвчиг аварч болох бүх зүйлийг хийж өгөхийг түүнээс хүссэн юм. Маякава эмчид энэ үед лабораторийн нөхцөлд ургуулсан арьсаар түүний арьсыг бүрмөсөн солих цор ганц арга зам байсан гэжээ. Эмчийн бодлоор хэрвээ энэ арга нь амжилттай болвол
Өвч шингэнэ алтхан зогсож харин тэр хооронд нь өөр эмчилгээний арга эрен хайх цаг хожих боломж гэж харж байв. Гэвч харамсалтай нь энэ арга нь амжилтгүй болж арьсан төд удалгүй хуулран унсан юм. Энэ үе бол өвчийн эмнэлэгт ирээд хэдийнэ 2 сар болчихсон байсан гэжээ. Энэ бүх хугацаанд түүнд нэг биш удаа цус юулж, арьсыг нь сольж, чөмөгний эсч суулгаж, төхөөрөмжийн тусламжтай амьсгалуулж, түүний арьс том томороо хууларч унан, зовх байхгүй тул унтахад ч нүд нь хаагдах боломжгүй. Гэдснээс нь байнга цус алдахын зэрэгцээ тэр байнга тамийн өвдөлтийг мэдэрч байв. Байнга цус алдаж, цус юулах нь бас өөр нэгэн үр дагаварт хөтлсөн юм. Өвчийн зүрх минутанд 120 удаа цохилж байсан нь марафонд гүйж байсантай ижил үзүүлэлт гэжээ. Энэ нь зүрхний ачааллыг нь гамшигын хэмжээнд хүртэл нэмэгдүүлж байснаас болж нэг л өдөр зүрхэн зогссон байна. Гэсэн ч эмч нарт түүний амь насыг аврахгүй байх тушаал ирээгүй тул түүнийг буцаан амьдруулахаас өөр арга байгаагүй юм. Эмч нарын хүчин чармаалтаар эргээд зүрхэн зохилж эхлэх боловч төд удалгүй эргэн зогсож байв. Нийт 3 удаа зогсож ахин хүчээр цохилуулсны дараа түүний зүрх тогтвортой ажиллаж эхэлсэн ч өмнөхөөсөө ч хурдан яг л дэлбэрэх гэж байгаа мэт ажиллаж эхэлсэн гэв. Олон удаагийн зүрхэн зогсох, ахин ажиллуулах зэрэг нь өвчийг тархинд муугар нөлөө үзүүлж, түүний дотор эрхтнүүдийн ажиллагаа доголдож эхэлсэн юм. Энэ үед нь гэрийнхэн нь ирэхэд өвчид тэднийг ч огт таниагүй байна. Тухайн үед түүний амьд байх нь тэр чигтээ эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээс шалтгаалж байлаа. Өвчийн дархлааны эсүүд гажигдаж эхэлсэн ба үлдсэн эрүүл цусны цагаан эсүүдэд устгаж байв. Маш богино хугацаанд цусны эс нь тэр чигтээ бараг үгүй болсон гэжээ. Энэ үед нь түүнийг жирийн ханиад шууд өхөлт хүргэж болох байсан гэсэн юм. Хисаши өвчийг эмнэлэгт ирээд 81 дэх хоногийнх нь орой Маякава эмч түүний гэрийнхнийг цуглуулж өвчийг аврах боломжгүй гэж мэдэгдэв. Хэрвээ ахад түүний зүрх зогсох аваас хүчээр амьдруулах шаардлага байхгүй гэсэн байна. Энэ удаад гэрийнхэн ч учрыг ойлгож өвчийг цаашдын шаналл тарчлаанаас нь салгахын тулд эргэн амьдруулахгүй байх зөвшөөрөл өгчээ. Ингээд 83 хоногийн тарчлалын дараа гэхэд Хисаши өвчийн зүрх зогсож нас барсан байна. Энэ аимшигт түүхийн гол буруутан мэдээж ажилтнаа ийм байдалд хүргэсэн үйлдвэр гэж хүмүүс дуу нэгтэйгээр үздэг юм. Харин эмч нарыг эсвэл арга гэрийнхнийг ч буруутгадаг хүмүүс бас Японы нийгэмд байдаг гэжээ. Тэдний бодлоор хүнийг зовлон багтаа нас баруулахын оронд амь насыг нь аврахаар янз бүрээр улам зовоосон гэж буруутгадаг. Эмч нарын хувьд тэд өргөсөн тангарагийнхаа дагуу өвчтнөө аврахаар боломжит бүх аргыг хэрэглэн ажилласан шүү дээ. Харин арга гэрийнхэн ч гэсэн гайхамшигт итгэж гэр бүлийнхээ гишүүнийг аврахыг хүссэнд бас буруутгахын аргагүй юм. Энэ аимшигт тарчлалын түүх хүн бүрт зориулагдаагүйг ойлгож байна. Гэхдээ ийм түүхийг марталгүй ярьж байснаар ирээдүйд ахин давтагдахгүй байх боломжийг нэмэгдүүлж байгаа гэдэг байр суурьтай санал нэгдсэний үндсэн дээр энэ хэцүү бичлэгийг хүргэлээ. Та бүхэн өөрсдийн сэтгэлдээ комент хэсэгт үлдээгээрэй. Шинэ бичлэгээр удахгүй уулзалт болно. Баяр таа.